Энийг тусаагаар олоод авчаач те та нар ч одоо ууж идэх болохоор хамаагүй цацдаг юм бэ лээ. Ганц тусаагаар авчихад яадаг вэ нэ тийм. Өөй наадах авид дээр өөй. Одоо шууд ингэ шомботох нь шүү дээ. Авид дээр. Тэгэл гуух мөртөө гуйж авчээ заа юу. Ороо. Орж болох уу? Ороо. Сайн байцгаана уу? Сайн байна та. Дахиад түрээд ирвэ. Та өдөр ч одоо бие биедээ бүр таслаа шүү. Өдөр болго уулзсаар байгаа да. Би чамайг ч одоо юм гойдог хөөгд өргөд авахд бэлэн боллоо. Та одоо юу яриад байгаа юм бэ? Энэ одоо бүр дундаа орцсон. Замбраагүй яриад байгаа юм биш үү? Би таныг бичиг баримтаа өнөөдөр яг бүрэн гүйцэд авчирсан болоод уулзсан. Өнөөдөр нэг л юм дутуу авах юм бол би таныг шууд гаргана штэ. Ойлгож байгаа юм. Нөгөө нэг нэвтрүүлэг шиг 50% боломж гэдэг шиг боломж байхгүй шүү заяа. Нөө штэ. Ойлгосон бол сайн байна. Энэ дутуу бичиг баримт. Энэ улаан пассворд дээр бий. За. Фотбол. За. Одоо ч бүр хог дээр гарах юм болчих. Хог дээр гарахаар гэдэг чи юу гэж байгаа юм бэ та? Энд чи юу гэсэн тухайн цаг үедээ байна шүү дээ. Энд чи өөргөө гүйцэтгэсэн ч юу? Тийм ээ. Тэгж доромж болохгүй шүү та. Энэ нөгөө нас барахаар хасалт хийлгсэн бичиг. За. Одоо хасаа ичдэг юм биш Монгол шүү дээ. Тэгин. Чамаг нас барвал бас хасаа ичг баг та. Бас хасна. Намайг бас хасуулчих гэдэг шүү дээ. Энэ ах аргагүй араанда зууцсан байгаа л та. Би ч байг буцаад юм чинь. Тийм үү? Энэ ээж аваарын гэрэлтэй баталгаа. Тэр үе гэж инээд мил юм байдаг юм бэ. Инээгээд тахтай яа тийм бэ? Энийг хараад танд одоо юу инээд хүрээд байгаа юм? Инээдтэй байна уу? Ойлмаар л. Ойлоод тахтай яа тийм бэ? Яста нөгөө банцсан баларна гэдэг нь болж байгаа хгүй юу? Тэгээд бичгээр таваад ирлээ. За. Цагдаагийн газрын тодорхойлт байгаа юм авчирсан юм уу та? Үгүй манай аав чи 2 дайнд орсон юм шүү. 2 дайнд орсон хамаагүй. 2 дайнаас хойш танаа аав чинь бас олон жилийг бас өнгөрөөсөн байлаа шүү дээ. Тэрнээс хойш юу болсон бэлээ тийм биз дээ? Тэрий чи хэн тодорхойлох вэ? Та юу болсныг мэдэхгүй. Би юу болсныг мэдэхгүй. Энийг чинь тодорхойлдог юм цагдаагийн тодорхойлт байдаг. Аваад ирсээ. Ямар сайн юм бэ та. Авчирсан бол тэгэл авчирсан гэж хэлчихэж дээ. Би одоо хийнээр. За тэгээд аав чи ер нь хаана амьдарч ирсэн юм? Төрсөн өссөн газар нь манай аав Ховд аймгийн Булган сумд. Буугт гэдэг газар төрсөн. Одоо ч тэр газар нь өөр шинжлэгдээд өөр газар болсон. Эви аргагүй. Гэхдээ биш үү? Бидэрт бол юу шаардлагатай вэ гэхээр анх төрж өссөн газрынхан энд газар дээр амьдарч өссөн үнэ гэсэн тодорхойлт хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэр бичгийг авчрах хэрэгтэй. Одоо тэр үеийнх нь хүн одоо дараагийн чи шороонд ороо. Одоо би тэрийг мэдэхгүй даах минь. Тэгэл одоо яаж иж байгааг авчрах ёстой шүү. Ямар одоо уухаж гараад ирээд тэр маргасыг энэ дээр гарын үсэг зураад өгөлт. Намайг ч хэр оргийн хүн ер нь дийлдэг юм да. Миний шаардлагыг биелүүлэхэд хэцүүтэй ах минь. За баяртай. Аваад ирсэн бэ яа. Сайн цагаан сараар очиж зодохтой. Нэм даваа гэж засагдарга бай. Тэргээр энэ дорд сүрэн гэдэг хүн амьдарч байсан үнэн гэсэн баталгаа илгээд ирсэн. Айхтаргүй юм а та. Тэгвэл аав ээжээс чи үлдсэн мал хуу гэж юм байдаг юм уу? 20-30 тонны юм үлций торолт байна шүү. Тэгвэл биш дээ. 20-30 тонныхоо тэр малын хөлийн татварыг төлсөн сүүлийн 5 жилийн хугацааны бичиг баримтын над дээр авчрах ёстой байдаг юм да ах минь. Байна минь. Аваад ирсэн. За. Та их айхтаргүй юм а тийм үү? Намайг давж гарч чадна гэж та бодож байгаа шүү байна тийм үү? Тэгвэл биш дээ. Танах нохотой юу юу? Чи яаж мэдчихэ? Танаас нохоо үнэртж байна. Бас над күрд энэ чинь нохооны үс байх шиг байх. Манайд хавтай л. Тэгвэл тэр хавныхаа сүүлийн 2 жилийн вакцины хийлгсэн гэсэн би чи над дээр авчир. Хараач тэгээд ахын байхгүй. Аваад ирсэн. Мад юм аюун чим гэсэн юм чи. Та амьсгаад энэ астамтай юу юу? Астамтай нүг гэсэн эмчин бичиг байна уу та? Аваад ирсэн. Энэ бичиг бол намайг эмдэг үздэггүй юм. Тэгвэл та на күрдгийн хаанаас авсан ха? Санд бадаас хэдэн төгрөөр авсан патан байгаа мó танд? Талаас ярьж байгаа 65 давсан бичиг нь энэ байж байна. Юу нөө те? Таны жолооны үлдхний канон цогцолбор байгаа мó? Надраа батруулжуулсан бол тэрийг аваад ирсэн. Бас аваад ирсэн үү? Та нийгмийн даатгал төлдөг үү? Төлдөг нь үнэн гэсэн бичиг байгаа мó танд? Аваад ирсэн. За та их сайн бэлдэжээ янз нэ. Ах нь 2 нүдтэй гэсэн бичиг байгаа шүү. Тэргүүр чи би ах юм. 2 чигтэй гэсэн бичиг байгаа. Та яг намайг торомжлоо. Чи юу ч асууж магадгүй шүү дээ. Тийм ээ. Гэхдээ та намайг дэндүү доромжилж байна те.
Айгүй та намайг дийлнэ гэж бодож байна уу? Таахта бичээд зогоод өгчихөлтөө. Ямар нэг юм авчрахад ёстой та. Ямар нэг юм. Тий. За танд энэ бичиг байхгүй баха гэж би бодож байна. Наадхаа уудлаад хэрэггүй баха. Та энд байгаа бүх бичиг баримтуудаа англи хэл дээр орчуулад, хоёр канондуулаад, натраадар баталгаажуулаад дүүдээр аваад ирэндээ тэгсэн цагт би танд цогцолтыг хийж өгье. За баяртай. Дараагийн ороод ирээрэй. Гар. Энэ англи хэл дээр орчуулдаг нь ямар хэрэг байгаа бэ? Энд шалгалтаар ирсэн хүмүүсийн ихэнх нь англи хэлтэй байдیں۔ Тэд нар англи хэл дээр орчуулахыг бид нар чаарддаг юм. За та намайг тийм чамархан дийлчил гэж байхгүй шүү. Би ч тэгээд Яхэр Болормаа гэдэг нэртэй гэдгийг та ус мэдхүүлгүүтэй. За дараагийн хүн ороод ирээрэй. Хараа. Оо миний арнаш ороод ир. Аавыгүй юу хийж ой? Барин та юу хийж байгаа? Би бичиг баримтгаа үзтээ явж байна. Хараа. Энэ манай аав. Юу яриад байгаа юм бэ? Тэнхтэд байгаа чи. Аав чиг мөн юм уу? Аава. Энэ орой тантай танилцуулахад байгаа миний найз шүү шүү дээ. Болормаа нэр. Хөөе. Аав чи гэж хэн нотлох юм? Юу яриад байгаа юм чи? Ваарай энэ чинь нэрний үлгэн дээр Батулгын бэлэг тэмдэглэгээ байж байгаа шүү дээ. Бичиг баримт нь байгаа мó? Байгаа. Юу? Бэлэг тэмдэглэг хийж байх үед авсан видео бичлэг би шүү. За. Тэгвэл яриа та. Энэ миний хүү. Чи миний хүүд хайртай юм. Би хайртай үлгүй яах вэ? Хайртай. Хэн нотлох юм? Угаас бэлэг тэмбэрл нотлоо шүү дээ. Тэр чи би үед Эвгүй чи бэлэг тэмбэрэлд өргөд бичээд. Ээж аваараа цохуулаад. Тэгээд натраа тарватлуулаад ирэндээ. За. Байж бай. та чи юу яриад байгаа юм бэ? Чи ямар ястай юм? Би халах Хэн нотлох юм? иргэний бүртгэл мэдээлэл дээр бүртгэгдсэн байгаа. Тэгээд цахим үнэлгээн дээр бичигдсэн байгаа шүү дээ. Энэ Монгол улсад амьдарч байгаа бүх халах хүмүүсээр гарын үсэг зуруулаад тэдний 3% цэг зургуудыг наагаа. Тэгээд над дээр атсарна. Та юу яриад байгаа юм бэ? Дуугаа бай. Ямар өвгтэй. Би боржго. Хэн нотлох юм? Манай боржгончууд яана ямар тэнийг юм хэлчихвэ? Чи биш. Өглөн ээжээр цогцолт хийлгээд. Энэ Монгол улсад байгаа бүх боржгончуудаар гарын үсэг зуруулаад. Та юу яриад байгаа юм бэ? Тэгээд над дээр авчрана. Та бидгийг надад таваад байл та. Болно шүү дээ аава. Одоо болно шүү. Дуугаа байж бай. Чи хөндөр юм аа? Тэ би метр 80. Хэн нотлох юм? Ой. Метр. Тэр метрээр багтлага гаргаад авчрана. Юу гэсэн үг вэ? Тэр амьгүй зүйл шүү дээ. Ингээд байж ямар бай. Муухай. Орой манад ирэхдээ энэ бүх хүчгээр нь тавцрах ш. Тий. Энэ бүх бичиг баримтаа англи хэл дээр орчуулаад 2 хувлаад натратар баталгаажуулаад ирэх шүү. Англи хэл дээр орчуулдаг нь яаж байгаа юм бэ? Манай эхнэр англи хэлний багш. Яна. Ямар сонио өдөр юу? Энийг тусаагаар олоод авчаач те. Та нар ч одоо ууж идэх болохоор хамаагүй цацдаг юм бэ лээ. Ганц тусаагаар авчихад яадаг вэ тийм. Ой наадах авид дээр үй. Одоо шууд ингэ шомботох нь шүү дээ. Тэгэл гуух мөртөө гуйж авчээ заа юу. Ороо. Орж болох уу? Ороо. Сайн байцгаана уу? Сайн байна та. Дахиад түрээд ирвэ. Та өдөр ч одоо бие биедээ бүр таслаа шүү. Өдөр болго уулзсаар байгаа да. Би чамайг ч одоо юм гойдог хөөгд өргөд авахд бэлэн боллоо. Та одоо юу яриад байгаа юм бэ? Энэ одоо бүр дундаа орцсон. Замбраагүй яриад байгаа юм биш үү? Би таныг бичиг баримтаа өнөөдөр яг бүрэн гүйцэд авчирсан болоод уулзсан. Өнөөдөр нэг л юм дутуу авах юм бол би таныг шууд гаргана штэ. Ойлгож байгаа ус. Нөгөө нэг нэвтрүүлэг шиг 50% боломж гэдэг шиг боломж байхгүй шүү заяа. Нөө штэ. Ойлгосон бол сайн байна. Энэ дутуу бичиг баримт. Энэ улаан пассворд дээр үе. За. Бодбор. За. Одоо ч бүр хог дээр харгын болчих. Хог дээр гарахаар гэдэг чинь юу гэж байгаа юм бэ та? Энд чи юу гэсэн тухайн цаг үедээ биш үү? Энд чи үүргээ гүйцэтгсэн ч юу?
Тийм ээ. Тэгж доромжлол болохгүй шүү та. Иви аргагүй. Гэхдээ биш үү бидэрт бол юу шаардлагатай вэ гэхээр анх төрж өссөн газрынхан энд газар дээр амьдарч өссөн үнэ гэсэн тодорхойлт хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэр бичгийг авчрах хэрэгтэй. Одоо тэр үеийнхэн хүн одоо дараагийн ч юм уу шороонд ороо. Одоо би тэрийг мэдэхгүй даах минь. Тэгэл одоо яаж хийж байгааг авчрах Одоо ёстой шүү ямар дээ. одоо уухаж гараад ирээ тэр маргасыг энэ дээр гарын үсэг зураад өгөлт. Намайг ч хэр оргийн хүн ер нь дийлдэг юм да. Миний шаардлагыг биелүүлэхэд хэцүүтэй ах минь. За баяртай. Аваад ирсэн байв яах. Сайн цагаан сараар очицоод өгөхдөө нэм даваа гэж асуух дараагүй. Тэргээр энэ дорд сүрэн гэдэг хүн амьдарч байсан үнэн гэсэн баталгаа илгээд ирсэн. За айхтаргүй юм а та. Тэгвэл аав ээжээс чи үлдсэн мал хуу гэж юм байдаг юм уу? 20-30 тонны юм үлзий торолт байна шүү. Тэгвэл биш үү? 20-30 тонныхоо тэр малын хөлийн татварыг төлсөн сүүлийн 5 жилийн хугацааны бичиг баримтыг над дээр авчрах ёстой байдаг юм да ах минь. Байна хааны аваад ирсэн ээ. Оо за. Та их айхтаргүй юм а тийм үү? Намайг давж гарч чадна гэж та бодож байгаа шүү гэн тийм үү? Тэгвэл биш үү? Танах нохотой юу? Наадха уулдаад хэрэггүй баха. Та энд байгаа бүх бичиг баримтуудаа англи хэл дээр орчуулад, хоёр канондуулаад, натраадар баталгаажуулаад дүүдээр аваад ирэн да. Тэгсэн цагт би танд цогцолтыг чи хийж өгье. За баяртай. Дараагийн хүн ороод ирээрэй. Гар. Англи хэл дээр орчуулдаг нь ямар хэрэг байгаа бэ? Энд шалгалтаар ирсэн хүмүүсийн ихэнх нь англи хэлтэй байдаг. Тэд нар англи хэл дээр орчуулахыг бид нар шаарддаг юм. За та намайг тийм чамархан дийлчин гэж байхгүй шүү. Би ч тэгээд Яхир Болормаа гэдэг нэртэй гэдгийг та ус мэдхүүлгүй те. За дараагийн хүн ороод ирээрэй. Хараа. Оо миний арнаш ороод ир. Аавыг юу хийж өгье? Барин та юу хийж байгаа? Би бичиг баримтгаа үзтээ явж байна. Хараа. Энэ манай аав. Юу яриад байгаа юм бэ? Тэнхтэд байгаа чи. Аав чиг мөн юм уу? Аава. Энэ орой тантай танилцуулахад байгаа миний найз шүү дээ. Болормаа нэр. Хөөе. Аав чи гэж хэн нотлох юм? Юу яриад байгаа юм чи? Ваарай энэ чинь нэрний үлгэн дээр батулгын бэлэг байж байгаа шүү дээ. Бичиг баримт нь байгаа мó? Байна. Юу? Бэлэг дэмбэрлээ. Чи яаж мэдчихэ? Танаас нохоо үнэртж байна. Бас над күрд эндээ чинь нохооны үс байх шиг байх. Манайх дээр хавтай л. Тэгвэл тэр хавныхаа сүүлийн 2 жилийн вакцины хийлгсэн гэсэн бичиг над дээр авчир. Арайчтэй. Хараач тэгээд ахын байхгүй. Аваад ирсэн. Мад эмнэлгийн юмч, оюун чим гэсэн юмч. Та амьсгалаад энэ астамтай юу? Астамтай. Астамтай нүг гэсэн эмчин бичиг байна уу тань та? Аваад ирсэн. Энэ бичиг бол намайг эмнэлэг үздэггүй. Тэгвэл та на күрдгийн хаанаас авсан юм хаа? Санд балаас. Саад бацаас хэдэн төгрөөр авсан падан байгаа мó танд? Талаас ярьж байгаа 65 давсан бичиг нь энэ байж байна. Сүү энэ үү те? Таны жолооны үлхний канон цогцолбор байгаа мó? Натраадар баталгаажуулсан бол тэрийг Аваад ирсэн. бас аваад ирсэн үү? Та нийгмийн даатгал төлдөг үү? Төлдгөө. Төлдөг нь үнэн гэсэн бичиг байгаа мó танд? Аваад ирсэн. За та их сайн бэлдэжээ янзна. Ах нь хоёр нүдтэй гэсэн бичиг байгаа шүү. Тэргүүр чи би яах вэ? Хоёр чигтэй гэсэн бичиг байгаа. Та яг намайг торомжлоо. Чи юу ч асууж магадгүй шүү дээ. Тийм ээ тийм. Гэхдээ та намайг дэндүү доромжилж байна те. Хайгүй та намайг дийлнэ гэж бодож байна уу? Таахта бичээд зогоод өгчихөлтөө. Ямар нэг юм авчрахад ёстой та. Ямар нэг юм. Тий. За танд энэ бичиг байхгүй хаа гэж би бодож байна. Энэ нөгөө нас барахаар хасалт хийлгсэн бичиг. За. Одоо хасаа ичдэг юм биш Тэгэн шүү дээ. Тэгэн. Чамаг нас барвал бас хасаа ичэх баг та. Бас хасан намайг бас хасуулчих гэдэг шүү дээ. Энэ ах аргагүй араанда зууцсан байгаа л та. Би ч байг буцаад юм чинь. Тийм үү? Энэ ээж аваарын гэрэлтэй баталгаа. За. Тэр үе юм гэж инээд минь юм байдаг юм байна. Инээгээд тахтай яа юм бэ? Энийг хараад танд одоо юу н инээд хүрээд байгаа юм? Ха? Инээдтэй байна уу? Ойлмаар л. Өөлөө тахтай яа юм бэ? Ёстой нөгөө банцсан баларна гэдэг нь болж байгаа хгүй юу? Тэгээд бичгээр таваад ирлээ. За. Цагдаагийн газрын тодорхойлт байгаа юм авчирсан юм уу та? Бүгд манай аав чи хоёр дайнд олсон юм шүү. Хоёр дайнд орсон хамаагүй. Хоёр дайнаас хойш танаа аав чинь бас олон жилийг бас өнгөрөөсөн байлаа шүү дээ. Тэрнээс хойш юу болсон бэлээ тийм биз дээ? Тэрийг чи хэн тодорхойлох вэ? Та юу болсныг мэдэхгүй. Би юу болсныг мэдэхгүй.
А энийг чинь тодорхойлдог юм цагдаагийн тодорхойлт гэдэг ба. аваад ирсээ. Ямар сайн юм би та авчирсан бол тэгэл авчирсан гэж хэлчихэж тээ. Би одоо хийнээр. За тэгээд аав чи ер нь хаана амьдарч ирсэн төрсөн өссөн газар нь? Манай ховд аймгийн Булган сумд за. Богд гэдэг газар төрсөн. Оо, за. Одоо ч тэр газар нь өөр шинжлэгдээд өөр газар болсон.